Болсон уу те? За олцоорой. За Скотланд иргэн хэргийн давтаалах шатны шүүхийн иргэн хэргийн шүүх хуралдааныг нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Скотланд цусган дэндийн анх шатны шүүхийн 25 оны 4-р сарын 30-ны өдрийн 174 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ирэн толгой Монгол ураанын өршөөлөх компаниудын ажил хэргийн нэр хүндийг сэргийлгэж нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр нотариалт хийхийг даалгаж өөрчлөлт тухай нэхэмжлэлтэй хариуцагч Адисон толбогдох иргэн хэргийг хянаа ирсэн нарийн бичгийн дараагаас эрт танилцуулъя. За бүсгүй сууж болно. Та за, эрттэй холбоотой санал хүсэлт байна уу? Юу те? Эрттэй холбоотой санал хүсэлт байна уу? Би тэндээс гацсан мэсэж байгаа юм байна. Юу өөрчлөлт гонгийн дээр хэрэгсэхгүй болгоод яасан шүү дээ. Гэхдээ та сууж яг ингээд одоо та миний үгийг аюулсан сонсон шүү. Яг дараалагчийн шийдвэр захирагдаад явах хэрэгтэй. Ойлгосноо уу? Дугуйр хэмжил дугуйр нь за зогсоорой гэж зогсон шүү. За зөвхөн одоо болох байна. Хийлгэхээр танд уусаа тайлбар хийх боломж олгоно. Одоо би зөвхөн эрттэй холбоотой асуудлыг шийдэх гэдэг байна. За асууж. За хариуцагчийн эмгэгч эрттэй холбоотой санал хүсэлт байна уу? Нэг асуулт миний асуултанд хариулаарай. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон эмгэгчид эрттэй нэхэмжлэгч за хуралдааны үргэлжлүүлье. Өнөөдрийн шүүх хуралдааныг Скотландын иргэн хэргийн давтаалах шатны шүүхийн шүүгч Аян төлөв миний үе даргалж Хинтээ ангийн иргэн хэргийн давтаалах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг шүүгч Баатарсах нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Батцэг нарыг оролцуулан явуулж байна. Хууль заасан үндэслэлээр татгалзах эрх байгаа. Татгалзал бий юу танд? За нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчөд татгалзал бий юу? Хариуцагчийн өмгөөлөгчөд. За эрхүүрэг дэгийг танилцуулъя. Шүүх хуралдаанд танхимд байгаа бүх шүүхийг хүндэтгэх хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих дараалагчийн шийдвэр захирагдах үүрэгтэй байгаа. Шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хандаж үг хэлэх тайлбар гаргахтаа суудлаасаа болно. Гар утсаа унтраах эсвэл дууга тохиргоон дээр тохируулаарай. Хуралдааны явцад бол саад учруулж болохгүй. За гар утас хэрэгслээр бичлэг хийхийг бол дууд өгснө бичлэг хийхийг бол хариглаж байна. Шүүх хуралдааны явцын дууд өгснө бичлэг хийгдэж байгаа. За шүүх хуралдааны дэг зөрчсөн дараалагчийн шийдвэр дэг сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй оролцогч бусад хүнд эхлээд санал өгөн зөрчлийг давтаж гаргавал шүүх хуралдааны танхимаас гаргаж зөрчлийн тухай үйлдэлсэн шийдэглийг бол оногдуулах болно. За хэрэг хилцгээс өмнө талуудад эвлэрэх хүсэлт бий юу? Харилцан тохирсон зүйл байна уу? Байхгүй. Нэхэмжлэгч талд хариуцагчтай эвлэрэх санал хүсэлт байна уу? Тохирсон зүйл байна уу? За хэрэг хилцэх дараалагдахтай эртний шүүгч миний хэргийн талаар танилцуулна. Давтаалт гомдлын үндэслэлийг сонсно. Тэгээ оролцогч нарын тайлбар саналыг сонсно. Оролцогч нар мэтгэгдэж харилцан асуулт тавьж хариулт авч олно. Нотлохын шинжлэх судлах гэсэн дараалалаар хэргийг хэлцгээе. За энэ хэргийг давтаалт шатны шүүх 6 сарын 19-ны өдөр хүлээж авсан байгаа. Нэхэмжлийн шаардлагууд бол нэхэмжлэгч компаниудын ажил хэргийн нэр хүндийг сэргийлж нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр нотариалт хийхийг даалгаж өөрчлөлтгүййлэхийг хүссэн. Үндэслэлийн үед иргэн Адисон 21 оны 10 сарын 15-ны өдөр Facebook-ийн мэдээллийн төрлөг болон рекорд тригнэн гэх дахин хуудасаар шууд нэвтрүүлсэн видео ярилцлагаар үндэслэхгүй олон нийтийн дахин үйл сүлжээгээр тараасан. Энэхүү нэвтрүүлэгт оролцсон сэтгүүлчийн асуултанд хариулахдаа илт худал хариулт өгөх замаар манай хоёр компани гүтгэж ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Мэдээллийн төрлөг дахин хуудасны шууд ярилцлагын нэвтрүүлгийн үеэр буюу видео бичлэгт болохоор багийн иргэдийн хурлаар ороогүй байхад зөвшөөрөл авсан гүний ус хоёр мотороор зэрэг татаж шууд турбаагаар татаж авчилж байгаа. Тэгээ энэ голууд ширэгсэн нүүрсээ ухаад нүүрс гарахгүй
байгаа хэдэн метр доош уцаад байгаа. Тэгээ усаад ийлэхгүй байгаа. Цэвэр усыг гадагш шалгаад байна. Шалгалт ирэхээр тэрийг овоолцох нь шалгалт явахаар задгай тавьчих нь аймгийн мэргэжлийн хяналтыг 5 удаа дуудсан. Ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй. Аймгийн прокурор туйл усгаж хандахаар дарцдаг. Нодны 11 сард дарсан сая 8-д өгсөн бас дарсан. Аймгийн прокурор байгаль орчин гэх төрийн байгууллагын дээр гарчсан тэрж байдгаа Эрдэнэцган сумын захиргаа хурлын дээр гарчсан төрийн дээр гарчсан ийм л даварсан уурхай байна. Монгол уран гэж байгаад одоо 90 толгой болж өөрчлөгдсөн. Ер нь хулгайч компаниуд нэрээ сольж байдаг. Татврын ерөнхий газар бол зөвшөөрөхгүй байгаа юм билээ. Усны зөвшөөрөл гарахгүй байна лээ. Аймгийн мэргэжлийн хяналтаас усны дүгнэлтийг шаардахад бичиг баримтаа өгөхгүй байгаа юм. Монгол ураным ресурс дээр усны зөвшөөрөлтөд хэрнээ эрээн толгой дээрээ зөвшөөрөл байхгүй гэсэн тиймээс эднийхийг зогсоох боломжтой. Гэж одоо эрт худал бодолд нийцгүй зүйл ярьсан бөгөөд уг видео ярилцлагыг нийт 21 мянган үзсэн хамттай байгаа гэсэн үнэлэхгүй худал мэдээлэл тарсан. Зөвшөөрөл буюу алт малтмлын тусгай зөвшөөрлийг бол хуулийн дагуу нэхэмжлэгч компаниуд эзэмшдэг. Тэгээд эрийн толгой компанид хуулийн дагуу шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулсан. Гүний удыг 2 мотороор зэрэг татуулж байгаа гэсэн агуулгыг бол хариуцагч ирсэн. Үүнтэй холбоотой бол эрийн толгой компанид ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь 24 оны 9 сарын 13-ны өдөр Скотер аймгийн Эрдэнэцган алхад баруун сумдад ажилласан илтгэх хуудасны дүгнэлт хэсгээр гол мөрний давтцлахгүй гэсэн дүгнэлт гаргасан. За би ер нь нөгөө оролцогч нар бараг бүгд оролцож байгаа учраас агуулгыг товчлоод ярьчих. Тэгээд хариуцагч адьяасранд өөрчлөлгүйсэн мэдээлэл гаргаж тус мэдээлэл тараасан 2 сайтаар залруулахыг даалгаж өгнө гэсэн ийм нэхэмжил гаргасан. Хариуцагчийн хувьд бол энэ нэхэмжлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан. Тэгээд би ер нь худал ярьж бүтгээгүй өөрчлөлгүйхгүй өөртөө итгэлтэй ярьсан зүйл маань үнэн гэдэг гол агуулгаар бол нэхэмжлийн шаардлагыг бол татгалздаг. Анхан шатны шүүхийн хувьд бол хэмжлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Тэгээд эрийн толгой компани Монгол ураным компаниудын ажлын хэргийн нэр хүндийг сэргээж хариуцагч адьяас сүрэн мэдээлэл тараасан мэдээллийн төрлөг болон рекорд цэгмэн цахим сайтар уг мэдээллүүдийг нейтрал хийгээд даалгаж өөрчлөх шаардлагыг нь бол хэрэгсэхгүй болгож шийдсэн байна. За хариуцагч бол энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг бол зөвшөөрч давзаалт гомдол гаргасан. Тэгээд одоо өөрөө бичлээ оролцож байгаа учраас бол гомдлын онцлог бол ярьж болно. Тэгэхээр ер нь бол агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин болгож нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн ийм давзаалт гомдол гаргасан байна. За нэхэмжлэгчийн давзаалт гомдлын үндсийг сонсъё. За би Скотер аймгийн Эрдэнэ цагаан сумын тэр үед яг би Эрдэнэ цагаан сумын иргэдийн хурлын төлөөлөгч хөдөө аж ахуйн байгаль орчны байнгын хорон дарга үнэн гэсэн бичгээр би танаа яг гадуур хэрэг иргэдийн хурлын дараагаар яг би өөрөө 27 төлөөлөгчтэй 4 хороотой их хурл шиг бид нар яг ингээд тангараа өргөдөг, ад эрдийнхэн сандлтыг авдаг, мэдээлэл дамжуулдаг, мэдээлэлж ард түмдээ өгдөг, их хурл руу дамжуулдаг, дуу хоолой шүү. Тэгээ би өөрөө яг их хувийн одоо нэг канал байна. Их хувийн би яг тэр би 20 жил иргэдийн хурлд суусан. Би хөдөө аж ахуйн байнгын орон дээр бол би 4 жил хийсэн, 16 жил хийсэн байгаа. Тэгээд тэр үед надад Эрдэнэ цагаан сумын иргэд надад гомдол авчиж өгсөн учраас би юу ясаа. За тэгээд би тэрийг бас одоо ингэж би өөрөө одоо бас эрдэм байгаль хамгаалагч өөрөө эрдэм байгаалагч ер нь одоо үндсэн хуулийн дээрээ бол жон заасан байдаг. Монгол хүн одоо иргэн хүн болгон эхэрнээ хамгаална, байгаль орчныг хамгаална гэж хэлдэг. Ерөнхийлөгч болохоор одоо газрын дэвшлэх байдлыг эзэмшлэг гэж байнга ярьж байдаг ерөнхийлөгч. Тэгэхээр би бол өөрөө бас яг төрдөө гэж хамаарч байгаль орчныг яамдаар хамаарч энэ ангийнхаа юунд хамаарч одоо ингэж анхныхаа шалгалтыг хийгээд
анхныхаа шалгалтыг хийгээд илрүүлээд дараагийн шалгалтыг оруулаад миний илэрсэн шалгалт юу баримттай шалгалт өгөөд тэр шалгаад тэгээ илрүүлээд тэгээд би зөв яасан бол цаашаа үргэлжлээд явна. Буруу яасан би өөрөө хариуцлага хүлээжээ. Тийм учраас би одоо өөртөө итгэлтэй байна гэдэг үнөөсөө харуулж хэлчихье. Би одоо яг ингээ байгаль сонгоцсон тэмдгийг өөрөө зөвлөж байна. Аль нь юу усны газрын тэмдэгчд юм байна. Тэгэхээр олон жил байгалийн хамгаалалаа явж байна да. За тэгээд би ярья. За би Эрдэнэ цагаан сумын хуулийн төлөөлж явахад бол эднийх 18 онд ер нь ямар ч хүн мэдээгүй байхад цагаан дээр хар болгоод удаан тамуу дараад Эрдэнэ цагаан сумын гол устай 5 голын их хонгорын гол гэдэг чинь одоо урсгаараа урсдаг гэдэг дуртай. Тэгээд одоо цоцхайрхан гэдэг чинь одоо цоцхайрхан чинь одоо яг цоцхайрхны чинь одоо яг улсын тасгтай уул аваа. Та нар мэдэндээ онгоцоор ерөнхийдөө хийж буугаад 3 жилээр нэг тагтдаг улсын тасгтай аваа. Нэг зүйл анхаарал. За тэр би нэг ингэж ярьсан. Яг ч аль болох яг энэ хэрэгтэй холбоотой зүйл байна. Тэгээс задлахаа зурглуулаад ярьсан гэдэг дээр ярьж байгаа юм. Зурглуулж шахаар. Тэгээд тэндээс зурглуулж ярьсан гэж байж ш тэндээс. Тэгэхээр би тэрийг зурглуулж нь харж байгаа. За би нэг яг ярьсан ингэж ярьсан. За юу ингэж ярьсан би. За 2000 би энийг яг ингэж ярьсан. 2010 онд одоо ураны хайгуул хийсэн байна. Энийг харуулж ирсэн. Ураны хайгуул хийсэн байна 2010 онд. За энэ ураны хайгуулд нь очиж одоо наад хэрэгдэч байгаа. Дорногов сайн шанд Улаанбаатар сум тэгээд онгон даринг Эрдэнэ цагаан сум гээд онгон наран даринг нь аваагүй Эрдэнэ цагаан сумд одоо ингээд урааныхын юу хайгуулыг аваад ингээд хийж байна. Засаг дарга амар сүрэн Бацаах хоёр 18-нд буруу бичсэн мэрэг би. За эдгээр гэсэн чинь эднийг өөрөө олгон байна гэсэн бичиг хийж өгсөн гэдэг. Тэгэхээр юу одоо яг хайгуул хийхдээ 11, 12, 13, 13 онд 16 онд хийгээгүй. 13 онд хийгээд ер нь 2 жил хийгээгүй хайгуулыг хийгээгүй бол 3 жил хийгээгүй аач хэд олгохгүй. Ингээд эднийх айгүй олон жил хийгээгүй ирнэ. Амар сүрэн өсөв амар сүрэн гээд 11, 12, 13 онд 17 онд ясмаар гээд ингээд ирсэн. За энийг яагаад би энийг яриад байна? Энийг би барьж ярьсан. Яагаад өнөөдөр бид нар гадраа ах уу Эрдэнэ цагааны иргэд ингээд бичиг авахд манай сумын улсын баримтч олддгоо, манай сумын засаг дарга олддгоо. Тэгэд 18-аар би бүр ингэж ярьсан. 18-ны 6 сар навчинч байгаа. 18-ны 6 сар 11 гэсэн дөө. Ер нь өнөөдөр 18 оны 6 сарын 11-нд нэг гэсэн та хэзээс байхгүй. Яг л улсын байцаагчийн өчнөө мянган алуун таа хийж нэг гэсэн дугаар хэзээс байхгүй шүү. Яг гэвэл нэг гэсэн дугаар яг ч байх үндэсгүй. Яг 1000 хэд юм уу 2000 хэд юм уу байх хэрэгтэй. Тэгэхээр нэг гэсэн дугаартай ингээ ашигтай газар 4-р байдаггүй. 4, 6, 7-р хамарсан байгаа хайгуул. Тэгэхэд өнөөдөр ашигтай газар одоо ашигтай газар руу байна. Юу 6-р өдрөө ингээд бичиг хийчихсэн байгаа юм. Ашигтай газар. Хэрний цагаан өндрөө гээд. Хэрний таван бушны таалгийн өрөөнд цагаан уурхаг нэрнүүд их олон байгаа. Тэгээд би үзэн илэрхийлсэн. За ингээд улсын байдлаас амарсар ингээд юу 18 оны 6 сарын 1-нд ингээд нэгэн хийсэн. За тэр 5 хоногийн дараа энийг л ер нь тань бодоорой. Манай засаг дарга олддгүй хүн. 18 5 хоногийн дотор 18 оны 6 сарын 18 нэг дараа 128 хүн дээр зөвхөн 6 дугаар их. Зөвхөн 6 дугаар их шүү. 4 дугаарыг хийсэн, 7 дугаарыг хийсэн 3 бэлэнсэн 3250 га байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ маш их усаа угийг юу гадны одоо 100% өрөнгө оруулалттай компанид нэг гадны Монгол хүн гэж авч ирсэн хүмүүс төрөөс гадны гар хөдлийн хөдөөд орж ирээд Эрдэнэ цагааны үндэсгүй хүмүүс орж ирээд ухаад байх чинь хүмүүс дургуйч хойд амсын дургуйч. Тэгэхэд өнөөдөр энийг би хөөсөж явсан. Ихэвчлэн гişүн руу хандаад одоо би арчнууд тэгээ ингээд энийг үндэстэй 30 жилээр ингээд авсан байгаа байхгүй юу? 30 жилээр автаа ураны хайгуул Монгол уран нам ресурс компани 49 оны 9 сарын 9 хүртэл 3150 га авлаа, 51 га авлаа гэж байхгүй юу? Ингээд Аз өшөр 8 сувгтай. 4-р, 6-р, 7-р 8 зэрэгтэй. Ийм олон бол хамаарахгүй. За энэ дээр ягаад би нэг ингэж дөрвөлж ярьсан юм бэ? Энийг өнөөдөр энэ тань сонсох ажлаа хийгээгүй. Сонсох ажлаа хийгээгүй. Шууд авсан. Нэг хоёр багийн эдийн нэршил үнэлгээнд дээр тань тэгвэл 4-р өдөр хуралд ороогүйсэн бичнэ одоо надад бай. 4-р өдөр хурал дээр хэлсүүдтэй нь ороогүй. Зөвхөн хурдаа хийгээд манайх тарсан дараа нь одоо тэр дөчүүд нь бичсэн байлаа. Манайх дараа нь хэдэн хүн цуглааж байгаач ажлуулж байгаач нэг бичиг авсан. Тэр 4-р тэр багийн хурлын бичиг би өөр 9-р байнгын орон дараа хурлын нэтрээд олж авах гээд та нар одоо наад тэр нэг 2 жилийн дараа. За шүүх 2 жилийн дараа юм ирүүл хүчтэй байх уу? Тэр 2 жилийн дараа манай ердөө урд очихсон. Одоо архив 15 дугаар тогтоол байх байгаа. Би харуулныг аваад ирсэн байгаа. За ингээд энэ ингээд 4-4 дугаар гэж хамраагүй
хамраагүй ингээд бичиг нэг зүгээр нэг дөрөвдүгээр нэг ороогүй бичгээр авсан. За энийг би яагаад ингэж одоо наан чи 20 оны 19-ийн 4-нд 2 драм 28 хүсвэлээр Сүхбаатарын мэрэгжлийн институт гадарч гээд Эрдэнэ цагаан сүм иргэдийн хурлаас Монгол Орон ертөнцийн байгаль нарийнсан үнэлгээ иргэдийн хурлаар ороогоо гэсэн бичиг наад чи бас өгсөн байгаа. Энэ бүр 20 он. Би энийг хараад ирсэн. За тэгээд 6 дугаар үеийн одоо багийн дарга мөнгө сайхан 22 оны 1920 19-20 онд өөрөө багийн дарга 19-20 онд манай байгаль нарийнсан үнэлгээ ороогүй гэж одоо наад чи байгаа. За багийн иргэдийн хурлынхын дарга Эрдэнэ чимэг гэж бүр ингэ гар чинь хийчихсэн шиг ингэ натаад хийгээд манай багийн хурлаар би хэдэн он гэж байна. За 17 оноос 21 он хүртэл би багийн иргэдийн хурлын дарга хийжсэн Монгол Орон ертөнцийн ерөнхий урган манай нарийнсан үнэлгээр ороагаа гэх ингэ би нээр ярьсан. За тэгэхээр энэ юу иргэдийн хурлын танаа гэж Эрдэнэ цагаан сүм иргэдийн хурлын дарга нарийн бичиг нь одоо оюун урд надад 19 оны 19 сарын 1-ний хурал 2 жилийн дараа одоо наа чи байгаад 2 жилийн дараа 21 оны 8 сарын 11-нд дарга тавьчих өгсөө. Би бичиг надад байгаа. 2 жилийн дараа очиж өгөөд 6 дугаар 3 баг данчаа 2 жилийн дараа очиж өгөх хүчтэй байх уу. Тэгээ би энийг аль юу ерөнхий болохоор гэсэн ерөнхий болохоор энэ хаан гар амар сүрэн бацайхан энтрийг шалгаа гэж энийг одоо аль хэдийн газар бичиг нь очиж шалгаа явж байгаа. Амар сүрэн бацайхан хаан гар хэн юм байна. Жаргал сайхан байна 21 онд дүүжсад алтай хэлийг зурсан байна. Жаргал сайхан байна, өө сайхан байна, хаангар байна, амар сүрэн байна. За тэгээд ингээд ийм хэрэг эрдэнэ удаар орших хэрэгцээний дараа танаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энийг эрдэнэ удаа манай эрдэнэ удаар юу ч ороогүй ийм хэлсэн байгаа. За энэ дээр энэ аймгийн байгаль орчны Батнасан гэдэг хүн Эрдэнэ цагаан сүм эрдэнэ удаа дээр эмэгтэй танаа гэж явуулсан байна. 23 оны 2 сарын 2-нд 28 дэрам гэж. Тэгэхээр Эрдэнэ цагаан сүмд Монгол Улсын ерөнхий толгой уурхай бичиг баримттай эрдэнэ урдаар орсон гэсэн чинь хариуцсан гэсэн байна. 4-6 дугаар байгийн дэвсгэрт сууж байгаа эрдэнэ урдын юу гадарт манайгаар эрдэнэ цагаан сүмийн докторт шийдвэр гарах юм байхгүй гэх ингээд. Одоо наа чи гарцлалтай байгаа эмэгтэй эрдэнэ урдын эмэгтэй наа чи гарцлсан байна. За одоо газрын хөвгт байна. Одоо манай сумын 4-4-гээр одоо ийм газар эзэмших байхгүй үнэн болно гэх ингээд ийм бичиг хийгээд. За дэвтэр ингээд бичиг 30 жилийн дараа авсны дараа энэ Монгол Орон эсэс компани 2019 оны 11 сарын 1-нд 7501 гэсэн одоо наач байгаад шийдвэрийн дагуу мэдээлэл хүргэх тухай Монгол Оросд давталтай байна гэж кадастрын хэлсийн дарга дээд засаг гэдэг хүн ердөө Аз шиг насныхан дараа устай байна, давталтай байна гэсэн юм бичиг яг бидний компьютерд өгсөн байдаг. Яг байдаг. Тэгээ бид нар хараад ярьсан. За тэгээд өнөөдөр би тэгээ яриад энэ бичгийг бүр яриад энэ бичгээр нь одоо газрын албаны Эрдэнэ Сүхбаатарын Эрдэнэ сүмийн хурлын төлөв эдээсрэн танаа гэж газрын аваагүй байна гэж. Одоо энэ Сүхбаатарын иргэдийн хурлын төлөөч хурлын төлөөч эдээсрэн танаа. Одоо энэ 20 оны 11 сарын 20 81 гэсэн тооцоо байсан. Газар нь алдагдаагүй. За энэ нь болохоор 20 оны 11 сарын 9-нд дарга бичний одоо тэр үед даашиж явахгүй Улсын байдлын 18 онд хуулиар эдний зөвшөөр олгодог гэдэг бид би бүр цагаан амралтын яхад халуулаад бүр үнэхээр бүр улсын сүүдэн би Батцаагны 18 онд бас халуулсан байгаа. Тэрийг би танаад өгнө. За одоо ингээд сумын иргэдийн хурлын төлөөс эдээс нь 20 оны 19-нд за ийм хууль зөрчмөр усны зөвшөөр дүн гараагүй байна. 30-50 3 зүйл 30-50 4 зүйлийг одоо энэ дээгүүр хүн 28-18 зүйлс ингээд 50 26-гийн дай гэдэг баха хөөжчихэд ийм 30-50-ийн 4-ийн статус зөрчсөн байна гэдэг. Одоо энэ мэрэгчлээ дасаа амарлт хийж гсэн байна. Тэгэхээр эпизодаар гасаад хийж гсэн байгаа юм дээр. Адаас нь аймгийн мэрэгчлийн хийж гсэн байгаа. Манай иргэдийн ургаар юу ч хараагүй байна гэдэг. Энэ одоо Сүхбаатар аймгийн мэрэгчлийн хамтын гадарт гэж байгаа. Энэ нь болохоор 20 оны 11 сарын 12-нд 426 грамтай байна. За энэ байна. Аймгийн мэрэгчлийн хамтын нэг нь аймгийн засаг дарагт юм байна. Нэг нь аймгийн мэрэгчлийн хамтын дарагт юм байна. Ийм бичгүүдээр ингээд манай иргэдийн урдаа хийж байгаагүй гэсэн бичиг байгаа. За би нэг намын зүтгэлээ. За би энэ тэр 20 онд одоо ингээд усны зөвшөөрөл байхгүй. Сумын засаг дарга 20 оны 10 сарын 23-нд 199 дээр үүд ажиллагаа зогсоох захирамж гаргаад ажлын ингээд ийх хуудастай
Одоо ура гожогов энэ парант гэх ингээд энэ ура парант гэж ингээд энэ 20 оны 10 сарын 23-нд манай сумын цэцэр бүр ингээд одоо наад чи би хамгаалаад тэрээр юу ийм дараагүй энэ аваад ирсэн байна. Игээд би ингэ хараад ярьсан. Ингээд одоо энэ усны гоожоо зурглуулж ярьсан байна гэж энэ дэр байхгүй. Ус нь ямар ч юугаар гэхгүй юу ковидын үед нэг 100 хүнтэй ажиллаж ирсэн. Ганцаараа. Тэгэхэд бид дараа нь бүр ковидтай бид шалгалт гаргаад орсон ус нь ингэж гоожж ирсэн. Ямар тоолоор байхгүй, ямар ч байхгүй. Ирээд нь ингэж жагсаж ирсэн. За тэгвүртрөө бид нар 20 онд усны зөвшөөрөлгүй өнөр тасдуулж ирсэн. Мэргэжлийн янзын хүрлээд авчир дуудаад шууд тасдуулж ирсэн. Энийг хараад ярьсан. Шууд тасан төрийн тас өнгөн байлаа. Дараа тасаа өстөө үн би асуудаж явчихсан. Намайг авч байцуулж авчихсан. Дараа төрийн тас алгацсан. Ингээд иргэдэнд тусчихсан. Ингээд зурглуулсан. За тэгээд энэ комментс дараа өөрөө 20 оны 19-18 нэг 308 сард мэргэжлийн янзд одоо энэ ковидын үед 20 оны 11 сарын 433 тоод албан бичгээр танилцуулваа. Ингээ хөр суулт хийгээд байна. Ковидын үед олон хүн цуглуулад байна гэдэг аймгийн мэргэжлийн янз руу алан толгсон гэдэг. Сумын цэцэр Батцаан одоо наа чи байгаа. Сумын цэцэр Батцаан ингээд энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын засаг дарга гэсэн бадагтай. Энэ аймгийн мэргэжлийн алан толгсон байдаг. Хөр суулт хийгээд байна. 20 онд хүн цуглаагаад байна гэдэг. Сүхбаатар аймгийн засаг дарга танаа гэдэг. 20 оны 19-18-нд нэг 309 грамтай бас хүн цуглаагаад байна. Хөр суулт хийгээд байна гэдэг. Ингээд сумын засаг дарга Батцаахан аймгийн засаг дарга уламжлсан байдгийг. Тэгээд Эрдэнэ цагаан сумын иргэд 4 дугаар өдөр эрен цагаан уурхаа ингээд хурцтай гол, хонгорын гол, уулуурын гол, ханын гол зүрхэн гол бүх ай цав газрууд тэгээд таван босны цачнууд одоо юу шүү. Хүн чулуу, одоо элсүүр, тэгээд аваа уур чулуу одоо энэ ашиг одоо цаан хамтаа газрыг 18 онд өөртөө гаргасан байсан байлээ. Тэгэхээр энийг чинь бүр одоо бид хүн чулуунд харуулна. Ингээд энэ ийм тусгай хамтаа газар авсан байна гэж хөсөлт хөргүүлсэнд 20 оны 15-нд Эрдэнэ цагаан сумын нартангууд одоо Улаанбаатар бат руу явуулдгийг Эрдэнэ цагаан сумын иргэд ард иргэд эсэргүүцэж байна. Иргэдийн гарын өсөлттэй гасруу гэж. Энэ нэг хувь надад ирсэн иргэдийн урлыг төлөөлөгч хөдөөж байнгын оронд одоо нэг хувь гарлуулъя гэж 700 хүний гараас авчиж өгсөн надад. Ард Эрдэнэ сумын иргэд авчиж өгсөн надад. Нартангууд нь 700 хүний гарын өсөлтийг хагдын танад өгсөн дөө. Одоо хүүгд аваад ирсэн баг. За энэ ашигтай 21 оны 1 сарын 5-нд нэг дэрам 2 өсөлттэй ашиглалтын газрын тосны газар гэдэг Эрдэнэ чулуун дарга өндөр төсөө татуулахгүй. 20 оны 9 сарын 30-ноос хойш засгаан шом босхыг хоригдно гэх. Ингээд бүр үйл ажиллагааг явуулахгүй болгоно гэх. Бүр алган тоос одоо ашиг мартмын газрын тосны газар гэдэг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын засаг дарга 21 оны 1 сарын 5 нэг дэрам 0 дугаартай. Энэ яг нэг сарын 1-нд болохоор 0 дугаартай байх хэрэгтэй. Амар шин 6 сарын 6-аас гарчаад нэг гэсэн дугаартай байгаа. Ийм төлөвч амар шин дээр үйлдэж батгах юм. Тэгэхээр өнөөдөр Эрдэнэ чулуун болохоор тогоо одоо энэ манай тогийг авчихсан Эрдэнэ цагаан сум тог нь бүрсээгүй л байна. Ингээд шонгийн одоо босхгүй 20 оны 9 сарын 30-аас хойш шонгийн босхгүй. Ингээд 11 сарын 1-ээс хойш өдөр тутмын ашиглалтын ордуулалтын үйл ажиллагааг явуулсан зогсооноо гэдэг ингээд үргэлжлүүлсэн сумын цэцэр Эрдэнэ чулуун явуулсан гэдэг. Ингээд би эдгээр хараад үнсээ ярьсаа. За ингээд голгүй гэсэн эднийх. Би тэгэхээр усны газар очоод голын байна авсаа гол хонгорын гол нь байна. Тэгээд 17 оноос ингээд бүх голуудыг ингээд авсаа. Ингээд бүх голуудыг ингээд авсан. Бүх гол нь байна гэх. За байна гэдгийг ч одоо өнөөдөр тодорхойлсон байл ирсэн байл надад. За тэгэхээр өнөөдөр хайгуудыг бас 11 он 10 одоо энэ ашигтай газар Монголын research компани 4-р, 6-р, 7-р гэдэг 11, 12, 13, 17 онуудад хийсэн 16 он хийгээгүй, 18 он хийгээгүй. 3 жил цэцэг хайгууд хийсэн үнэн бол ийм урааны хайгууд хийсэн. Тэгвэл манай ард иргэд одоо та нар энийг би харин танах нар өршөөлөе гэж боддог. Одоо энэ тахирын нэг шүүхтэр явж байгаа болохоор Эрдэнэ одоо тахирын нэг шүүхт гэдэг ингээд хүсэлт гаргасан гэдэг одоо буян гэдэг хүндрэл 38 жил ажилласан төрж засаг дараа хийжсэн оролт хурлын дараа. Одоо энэ өөрөө төрсөн. Энэ дээр мод уршин бунхнууд байна. Нэг хойш манай айна нөгөө зочил сургууль одоо энэ дээр бүр байна.
22 оны 5 сарын 18 зохицол сургалт бүх ингээд дохойн гол одоо бүх голод ингээд байна. Энд дээр малчтын бичээр бас өвсөйг тэрдэж одоо ингээд хуурчгаар тэр ирж ингэж гаргуулдаг одоо ийм утгатай бичиг наач бай. Ингээд лоин дэгээр хэн өнөр гэдгийг мэдээ олсон байна. Тэгээ одоо 5 булчин тал гэдэг. 5 булчин тал одоо 2 хүн яг хүн төлөөд бид нар салгалтад байхгүй болсон юм. Тэгээд энэ ингээд одоо аваад чулуун энэ байна. Яг ингээд тэр одоо энэ эдний компани энэ болохоо. Яг энэ хоёр аваад яг энэ энэ одоо хүн чулуун одоо 5 булчин тал яг ингээд нөгөө хаамт чулуу. Тийм үү? Ингээд одоо хүмүүсийн хаамт 5 булчин тал гэдэг даагч 5 булчин талыг аваад ерөнхийдөө уусаа 100 м хүрэхгүй байна. Ингээд хараа ярьсан. За тэгээ өнөөдөр энийг би яриад яаж итэр байна. Энэ одоо энэ Ухаатрангийн юу гэж нийт яаж байгаас одоо энэ 2011 он 17 20 оноод голодтой байсан байна. 38 бичиг нөгөө хойд өгсөн. Сумын аймгийн Улаанбаатар нийслэл засгийн нэрд өгсөн. Тэгэхээр энийг бичсэн сая баталгаажаад наад ирж ийлээ. Энийг харин голтой байна гэж ингээд бочуудаар явуулсан байна. Голтой байна гэж энийг эдгээр голгүй гэж голтой байна бочуудаар явуулсан байна. Тэгэхээр одон шинэ сайдын бичиг бас ирсэн. Голтой байна гэж одон шинэ сайдын бичиг би одоо авчвал энэ барин талбарт одоо энэ үгээд аваад. Одон шинэ сайд нь голтой гарчихсаар одоо тэгвэл голтой гэж харж тийм үү? Батны дарагч одоо өөрөө усны газрын дараа одоо ингээд голтой ингэж энэ 38 гэж 11 17 20 оноод ингээд голтой байна. Гол тоолж ирсэн байна. Урд санал байна гэж гол бүр байна гэж. Ингээд дандаа хариуцлагч юу энд одоо бол зөвхөн та давзаалах гомдын үнэлэг ярьж байгаа. Гэтэл та нөгөө анхан шатны шүүх хуралдаанаар хэлцэгдээгүй хэрэг давагдаагүй баримтыг иш татаж яриад байна. Энийг зогсоох хэрэгтэй. Давзаалах шатны шүүх бол хэргийг зөвхөн гомдлын хүрээнд энэ хэрэг байгаа нотх баримтын хүрээнд хэрэг шалгадаг. Тэг хэрэгт байгаа юм их ярих болно тий. Яг байгаа. Сүүлд нэмж ирсэн юм аа та иш татаж болохгүй. Өнөөдөр тэгвэл 200 м одоо чи бүр бидний анхаас мэдээгүй юм байна. 18 он чи энэ бүр амар том 200 мянган хэдэн би тоог хэлсэн. Ийм их ураны хагас хийсэн. Бид нар анхаас мэдсэн. Одоо чи юу Эрдэнэ цааны бүхэлд нь авчих. Эрдэнэ цааны төвийг аваад 4 6 7-аг аваад одоо юу Эрдэнэ амьд пангууд гэдэг ямар ч юм. Ийм том хазаа авсан бид нар мэдээгүй юм байна. Тэгээд хай хэрэгжиж асуусан. Асуулт урдан бүр амжиж байгаа одоо. Энийг орсон байна. Таны гомдын үнэлгийг би хангалттай сонслоо. Тэгэхээр түр давлаад та сууж гараа. Одоо дараагийн оролцогчныхаа тайлбарлаа. Усныхаа тухай хуулийг бариараа 3-4-т одоо усны тухай хууль чинь байгаа шүү. Гол бүрийн шаналт чинь ингээд усны тухай хууль. За та сууж. Одоо нэг бусад оролцогч нарынхаа үг хэлэх боломжийг хангая. За байна. За хариуцлагчийн өгүүлэгчийн тайлбарыг сонсъё. Тайлбар сонсъё. За нэг юм хийж байгаа. Elinde yeşil kumana ve bir kan sonuç sağlamak için karşılıklı çözümler. Ayrıca bu yolu da destekliyor. Olay olduğunda konuda tarihte iki bravo. Bravo olanın bir bölgeye mutlaka çözülür. Çünkü orada atomda bir olması lazım. O da bravo olduğu tarih. Atom İspanya'nın karşısında 양도 오버하고 있는 상황이 들어오는 어떤 분위기가 있어가 이해되구나. 나는 알짜한 브랜드 비즈니스 스포츠 앞서서 소프트는 다룰 여러분들 많은 일분들 방송이라고 다른 좋은 분위기가 나왔어. 어떤 부분 박사하고 또 어까지 지금 예술가서 어떤 이 문제를 연상하게 될 다른 시에는 후에 오늘도 있잖아. 나는 교수는 그 가수는 어떤
어떤 아시는 것들은 어떤 앞선과 앞선 익스트라보다 앞선 노릇을 좋대 당시에 있잖아. 리스트 사람에게 좋대 노릇을 좋더라. 이게 아니었던 게 느껴질 때 나가 누구 나라 호가하고 있는 사람 그런 사람에게 진짜 어떤 것이 노릇을 노릇을 내렸던 게 아시다 되었잖아. 나는 어떤 학생이 스스로도 스스로도 가까워서 왜 사람에게 그렇게 나가 너 가야 아시다 스스로가 되는 데는 스스로가 되고 아이가 어떤 학생이 막 나가서 되는 이제 예상이 나가서 가서 그렇죠 어떤 거야 나 할수없는 우리 어떻게 가서 매일 나쁘다 이렇게 하고 얘기 이것도 계획도가 어떤 거에서 거의 자동차부터 공무대와 학생이 계획도가 요즘 대입에서 바꿔 그러니까 이미 기본으로 눈을 줄 때에 얘는 아무리 저런 얘를 바꿔주고 어떤 벌써 그러면 바꿔주고 어떤 계획이 어떤 하고가 잘해줬으면 되게 벌써 운동 바꿔 계획이 작성하고 나서 외국은 어떻게 가끔일 때 제가 아이폰으로 저희가 앞서다 거기 아마 그래가 그러고 그렇게 가는 차사들이 어떤 외국분들 보고 이제 어떤 들이 다른 거가 되냐 학생이 되는 어떤 이시에 박수타자는 오프닝 어디 때가 바꿨어요. 백신은 학생 때 이막 아픈데 작업실 나가는데 공무원들하고 먹다가 지금 수업소가 이렇게 나왔을 때 모르겠어요. 그래서 쉬운 거야. 야간들은 가서 대가는 게 좋고 박사들이 어떻게 이야기를 박사한테 가서는 박사는 아무런 거 없어져서 박사 된다는 거 되게 나왔습니다. 애들보다 일상으로 장학생을 어떻게 없이 이 방법 빨리 그거 스트레스 되게 아주 이미지 박사학교에 대비하고 하고 실제로 무슨 좀 어떤 게 이는 마지막 나는 마지막에 이제 뭐가 하나 또 이제 계속 나와서 또 오는 뭐로 되는 영어 배우는 무슨 어떻게 나 이게 아주 말하는 강화가 오게 보이게 오고 고려할 수가 있어도 어떤 빠른 예쁜 파는 성이 작성하게 모든 거에 있으면서 예쁜 거야 아시타고가 있으니까 방송을 아마 것들이 어떤 23%더 노를 노를 들으면 외국인하고 그렇게 강화되어서 얘기인가라 예전에 어떤 얘기했던 기술적인 입법이 예를 모든 것과 익숙해지면서 도대체 어떻게 이제 잘하시기 좋은 문제에서 만나서 원수가 있나 이것도 다시 중에 시들이 우주 어떤 익숙해지면 나이지 않게 시고 어떤 익숙해지시가 그 나이가 먼저 어떤 나이 벌써 어떤 익숙한 시들이 되고 중간 시들이 되어서 어떤 것을 또 그런 박사도 이해를 들으더라고요. 이해를 시간이 있을 때 그렇게 하는 게 있게 되어서 이런 이런 박사님과 어떤 것을 등도 바꿔서 맥주라고 하는 바꿔서 등도 바꿔서 대말도 싶구나. 이부터 얘기를 듣고 그때도 그런 게 아시는 중에 중요한 이렇게 되는 거구나. 자, 맞습니다. 어떻습니까? тайлбар. За, нэхэмсэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсъё. Нэхэмсэгчийн ярих юм уу? Тэр олон төрөлж ярих уу? 앞으로 주거나 어떤 길 볼 때
가르치자로도 나만 우리들 다시 또 이 процes도 정말 다시 보여주셔도 좋다는 그래도 이 목사도 되는 소리 다르게 전하고 아와 기억을 지키는 이 процes도 나타내는 거 이제 우리 proces도 어떻게 남녀들이 가르치고 한테 가르치던 것은 서로 이 후문으로 감수도 나시나 자, 이 proces도 옛날부터 그리고 같이 문제도 있고 그것은 이런 제리에 어떻게 이렇게 시스템을 이제 나좀 나한테 어떻게 나서 뭐를 이기 어떻게 할 수 있게 아시는 분들도 어떻게 시도 이제 스테이지로 나가서 얘는 잘 결정한 걸 빼고 시작했다. 이게 다음 스토리들이 다이어트로 그게 되지. 그리고 무슨 것들이 있는데 힘들어서 같이 그렇게 그게 나신 제품 어떻게 그 있는 걸 보고 무슨 것도 이런 한 지역 지자체 있는 분이 그게 그래서 무슨 그 스포츠 팀이 이게 같이 스테이지가 어떤 게 있고 어떤 게 있고 그렇지 이런 게 좀 좋았어요. 자, 내가 이 진짜 이 뉴스 말씀도 지금 달리고 뭐로 인도도 무슨 알겠습니도 알고 있어서 대해서는 또 이제 잘 되고 또 열심히 되고 그런 나머지는 걱정되고 대단해서 요새는 인식으로 하는 그런 그런 모르겠지만 그래서 그것이 하는 일이 많아요. 그래서 대단히 이제 여러 가지로 그렇게만 지금 가만히 있자 또 대단히 이후에 둘이 모르는 가르쳤을 때 얘는 가르칠 때 가면 이제 말하는 거야. 다른 것도 어떤 기회도 출발으로 스토리 특성했을 때 주실 수 있는 저희가 선생님도 가능하고 있는 인프로 대비시 되니까 추구도 이제 양보에 어떻게 갈수 있게 이런 가르치다 일만 하는 것도 가르치다가 갈수 있게 모르는 그렇게 예시만 좀 찾고 어떻게 다시 기획을 다 대신 중국이 어떤 힘이 되시는 분이 예시 후는 일만한 부분을 맞춰서 이렇게 알차게 똑똑한 다 우리 예시고 진행하는 계속 주기 원칙인데 일단 이게 50점 것을 충분히 되는 디지털 인식이 휴지 faktor을 당하고 어떻게 이해할 수 있는 것 같은 것만. 근데 그게 어떤 인분 아름다운 문제를 일단 할수 있는 한국어 여러 어떤 정말. 근데 이 процes서는 이 나보다 이해가 높은 것이 달달 여기는 장점은 그 어떤 이게 알아차림 이런 걸 가장 거의 이게 부에서가 이쪽시키는 어떤 효과가 그것을 재미있이 제가 아무것도 보내는 맛있는 게 진짜 무거운 데서 효과 기분이 잘 되는 저는 아는 여러 것인데 모든 것을 진짜 나는 생각해서 많이 목사자가 운동만 잘 되시니 또 후일이 그걸 마시고 이동도 마시고 그걸 갖다 정말 좋아하는 것을 그런 걸 갖다 이런 것도 정말 주시면 이거에서 이 모르다 같은 기억이 하는 게 좋고 시도제를 이 어떤 기분이 있을 그렇지 이 많은 부인이라고 다 어떤 이 다른 것들 이런 것도 뭔가 다른 알겠을 수 있는 같은 의미 같은 것들 큰 나이보다는 이 관심이 어떤 이제 다른 잘 그리고
이게 낙서부에 노출에 순간에 꿈꾸는 큰 순간이 와서 어떤 주제 수기도 정말 때문에 조금이 같은 것이 있는데 새로도 같은 조금이 뭔가 강사원 특히 같은 바야고 있을 조금이 수기도 같은 것이 때문에 먼저 대처시 Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбар хэлэх үү? За. Би дуусаагүй байна. Би юу би ноцтой хоромдоо хэлээд яачих. За болох уу? За та тайлбар хэлээ. Өнөөдөр иргэдийн хуралд тангараа өгч төлөөлчөө хийжээд байнгын хорон дараа хийжээд өнөөдөр өсөл удлаа ард түмэндээ идэх. Та юу босч жагаад дууга өндөрсөх шаардлагагүй заа юу. Зүгээр 50 км. За тэгвэл 50 ярий. Би дөө нэлээд өндөр яваад. Би нэг өөр өндөр ярьдаг. Өөрийг өндөр ярьдаг юм одоо яа та өөрийг өндөр ярьдаг. За хэд харгаад байна. Танхим том цаасан. Би Эрдэнэ цагаан цуудаа гэж ингээд 20 онд ингээд одоо 10 онд хуулахаа хэлцээ гэж би ингээд мэдээж болгоно иргэдийн хурдын мэдээж болгоно мэдээж болгоно би ингээд мэдээж болгоно тавьсаа мэдээж болгоно сая надчилтай бүгдийг тавьсан ингээд 20 он 21 он бүгдийг ингээд энэ ингээд бүр ингээд харин сая өнөө фэйсбүүк төлөвлөнд одоо Эрдэнэ цагаан товгүй болж байна товын татж байна гэдэг ингээд одоо ингээд би энийг бүр ингээд татаад тавьсан. За ингээд бүр ингээд бүгдийг ингээд би юу би одоо шалгалт хийх болгондоо мэдээлэл авах болгондоо би фэйсбүүк тавьж ирсэн. Өнөөдөр та нар ганцхан юм биш одоо ташиг бүр ингээд бүгдийг даргаад одоо байна. Би бүхээсээр одоо энэ мэдээлэл гэдэг нь яг өөрөө ажил. Мэдээлэл ер нь уурхаа ил тод байж. Яагаад ил тод байж гэсэн. Уурхаа юу нь одоо нууц байдгийг. Бүх юм ил тод байх хэрэгтэй. Бүх юм ил тод байх хэрэгтэй. Өнөөдөр үндсэн үйл журам гэж байгаа. Журамдаа илүү хүн болгон байгаль орчноо хамгаална гэсэн. Би өөрөө билээд нэгтгэж чинь хоёр би өргөсөн танхимынхаа ард үдийнхээ дуу хоолой бодож ирсэн. Би өнөөдөр яагаад одоо гадны 100% өргөнтэй компанид одоо би буруутмаар явж идэх. Би ингээд асраа чи замаа тавилаа гэж би ингээд тавьчихсан. Одоо хаа хэрэг энэ уурхаа болчихоо гэж ингээд тавьчих. Энэ хараарай тань. Би бүгд ингээд гар. Хаасаа тийш хараагүй. Энэ ард ирсэн чи одоо би зурглуулсан байж. Ингээд би хай гахаа. Хай гэдэг би тэр одоо ерөнхий болохоор усан бол таньч хаа микро солдуулчихгүй л мик ч одоо царгаад дараа сонсоход Гэхдээ та мик унтраахгүй асаана. Хамгийн гол нь цаасаа микээс хоолой. За ингээд би 20 он бүр ингээд юу аймгийн эдгээр бүр 20 он бүр даагаар ганцхан явган хүндээ зам явахд эдгээр ганцаар ажиллаж байгаа. Би бүр 20 он мэрэгчлийн дуудаа усан сул авчих. Ямар тоолгүй авчих. Урган нотоод гэсэн батлагсан. Одоо сая 25-аас тэрийг хэлдэг байгаа. 24 оны метраар урган нотоод шахах юм байна. 19 онд эдэн тухай уурхаа байгуулсан 19 он байгуулаг байхгүй юу? 20 он байгуулсан байхгүй юу? Танаа наад метрийн авсан байна. Та нар одоо шинэ метраар би метрийг хийе. За ингээд метраар болгоно ингээд би оноор бүр ингээд шалгалт хийх болгондоо би фэйсбүүк. За энэ нь миний ажил. Энэ миний яг үнцэж. Миний та нар шүүхээр ажиллаа хийгээд яадаг та нар ажиллаа би миний яг үнцээ ажил би өдөөж байгаад чи байнгын орон дээр гэж нэг тангар өрсөн хоёрт би иргэдийнхэн дуу хоолой хүргээд би ингээд фэйсбүүк явуулаа. За би бас өнөөдөр нэг юм хэлээ. Өнөөдөр шүүх одоо танаа энэ яг Соходрын шүүх хэн гэдэг хүн очиж наран баяртай очсон доо шүүгч нь голтой гэж гаргасан шүү. Наад хэдийн утгаар чинь байгаа. Ингээд боловсон энэ асуудал шүүхийн асуудал бол ерөөсөө энэ хэрэгтэй хамаарлахгүй байна ойлгосноо. Хамаарлахгүй. Шүүхийн энэ үсгүү? Тий. Шүүх үсгүү? Тий. Хэрэгт хамаарлахгүй асуудал. Одоо энэ чинь нөгөө хэмжээний шаардлага өрөө. Танаа энэ яг энэ англи чиглэл. Энэ хэн гэдэг хүн чиглэл танаа. Одоо хэн гэдэг хүн чиглэл. Наадхан метраж маргааш баяр гэдэг юм уу? Энэ юм баггүй юу? Шүүх ерөөсөө хэмжээний шаардлага өрөө хэнийг хэлж шийддэг. Тэгэхээр энэ хэмжлэгч юм байна. Эрийн толгой компани Монгол Уран Ресурс компаниудын нэр хүндийг ажил хэргийн нэр хүндийг сэргээх тэгээд сошиалар нэг ярьсан асуудал байгаа шүү дээ. Ярьсан асуудал чинь бодлоо бүтгсэн гэдэг л агуулгатай байхгүй. Тэгэхээр захиргааны эргийн шүүх байна өөр шүүхтэр байгаа хэрэг маргаан энэ шүүхтэр хамаагүй шүү.
Тий. Та хамааргүй учраас над яриагаа давсан зогсоох хэрэгтэй нь дахиж энэ талаар бити яриа. Тэгвэл одоо би дөрөвдүгээр компанитай холбоотой л асуудлаа ярина. Тэгвэл эренцлэг гэдэг уурхай чинь одоо байгаль орчин нарийн үндэгээ одоо устдал эренцлэг гэдэг уурхай чинь 20 оноо төлөөд ямар жижиг баримт Улаанбаатарын одоо яамн дээр бүр юу нарийн үндэгээ авах. Монголоор ирсүүдээр байсан ч 20 оны 9 сарын 3-нд 9 сарын 3-нд байна дууссан байна. Өнөөдөр 25 оны 9 сарын 3-нд Монголоор ирсүүд нарийн үндэгээ дууссан. Нарийн үндэгээ байхгүй 23, 24, 25 оны Минжлийн төлгөө байхгүй. Өрөөнд цогоор ямар ч чигээр зогсож би ямар ч чиг авсан баг. Тэгвэл 20 онд ч бас би ноцолж яриад байгаа юм. 20 онд ч ингээд ямар ч чигээрд нь өрөөнд цогоор байхгүй гэдэг ангийн мэрэгчнээс тодруулж ирсэн. Тэгээд би яриад байгаа юм. Би өнөөдөр энэ ингэж байгаа шүү. Өнөөдөр усныхаа тухай хуулийг хараарай та нар. Масныхаа хуулийг хараарай. Захианыхаа хуулийг хараарай. Би бас Монголын захианы хуулийг хараад ингээд үндэстэй нь үндэсгүй байна уу? Би худлаа хүсч үндэсгүй гэдэг. Би бас хуулийг судлаад явдаг хүн шүү өөрөө. Тэгээд за өнөөдөр тэгвэл дөрөвдүгээрийн хурал гэж ярьж байна. Дөрөвдүгээрийн хуралаар өнөөдөр танаа яг материалчин байгаа. 24 оны 10 сарын 24-нд яг танаа боловмаа хатчихсан байгаа. 4 сарын 168 Эрдэнэ цагаан сумын дээр дөрөвдүгээрийн 11 гоцтод үндсэн тотолнд үндслээр акида байхгүй байна. Яг наад хэлсэн бүр авсан байгаа. Яг бүр хэрэгжиж байгаа. Бүр танаа хэрэгжиж байгаа. Эрдэнэ цагаан үндсэн мэтрэл ордохгүй байгаа байхгүй дөрөвдүгээр үндсэн мэтрэл ордохгүй байхгүй танаа яг эрхэв наанаа байлаа би танаа гэсэн эрхэв чинь яг наанаа яг энэ чинь яг хэдэн мэтрэл өнөөдөр эрхэв нь байхгүй бид дөрөвдүгээрийн методик Улаанбаатар хотын сонгой айснаас асуусан үндсэн метод нь Эрдэнэ цагаан сумын үндсэн айснаас байх тэгсэн ирнэ 2 жилийн дараа ирсэн 9-нд үндсэн мэтрэл байх тэгсэн ирнэ Улаанбаатарын сонгой гэсэн мэт натаад яахаар өнөөдөр Эрдэнэ цагаан сумын гадны дөрөвдүгээр хууль шийдсэн урдын үндсэн мэтрэл нь ашиглаж байхгүй байхад өнөөдөр яагаад тэр сонгой айсан дөрөв натаад байгаа юм. Тэгвэл цаана манайд гаргаж байгаа. Би өнөөдөр би дөрөвдүгээр яагаад атгүй би металл чинь авсан металл чинь яриа. Авсан металл би яриа. Өнөөдөр за энэ яагаад өнөөдөр би 21-р энэ 21 оны би юу усны юу ярьсан. За 21 онд би шалгалтаар очсон. 21 оны эднийх яасан? Компьютер дээр бүр байлгачаад ингээд за шүүх өнөөдөр наад ингээд бичсэн бол ажилтны нэвтрүүлэг хүчингүүл гэж байгаа. Өнөөдөр бид нар шалгаад авсан. За шууд засварын захин дарга ингээд бид ингээд одоо захин дарга гэдэг ажил 21 оны 6 сарын 10-нд биний хараад ирсэн. 130 гэсэн. Тэгээд захин одоо нэг өсөж байгаа ажлын бүхий дүгнээ ингээд бид тусаа яриа. Тэгээд хөдөөж гараад чи байнга орон дараагаар ажиллаж байгаа. Ингээд явсан. Ингээд 21 оны 6 сарын 10-нд тэгтэр бид яг ажлын шиг хуралдаа тусаахтар Эрдэнэ чөлөө ярьсан чинь компьютер дээрээс бай сонсч 21 оны 4 сарын 8-нд гараар ирсэн. Дугаар хийж гараар ирсэн. Үндсэн юм энэ дээр гараар ирсэн 8 энэ дээр ирсэн цаасан дөрөвгээр гараар ирсэн. Ийм бүрэн Эрдэнэ зураагүй. Наад Эрдэнэ мэтрэлч бай. Биний харж ирсэн. Энэ бүрэн Эрдэнэ зураагүй. Бүрэн Эрдэнэ зураагүй. Яг хэдийн мэтрэлч байж. Яг 21 оноос яг усны гэрээ. Ингээд компьютер бичснээс бидний шалгалт ирээд ажлын хэсэг гаргаад яг ингээд сосоохгүй юу татвар дахин гаргах гэдэг шууд энэ хүн хаад хийж ороод энэ байна. За энэ өрөөд би хүмүүстээр за чи яагаад яг энэ манай сумын мэрэгчдийн гэж 60 сая юм. 60 сая чи яг татвар ирсэн. Би гэрээдээ төсөв мэдээгүй. Өнөөдөр засаг дараа би танай өнөөдөр энэгээр бидээс гадар доор ус буюу шүүрлийн усыг ихэнхээр гаргаж хайсан улмаас гадрын доор усны түвшин буурч одын дэжигсэн эрхүүсүүдийг өсгүүлж гол ширгэх ойролцоо холбоотой ширгэх тус сүлжил байдлаар нь байгаль орчин холтой нөлөө үзүүлнэ. Энийг танай үзүүлж өнөөдөр одоо тэр шалгалтуудаар наад методуудыг чулуун багтаа хоригдож хэрэгцээ танай метод олсон байгаа таадаг байна. Ингээд энэ үндсэн хуулиар та энэ орон биелэхгүй байна. Өнөөдөр энэ ажлын сумын хастар энэ 21 онд энэ мартаа 21 онд
бүр өрнөөр бүр өрнөөр зураагүй жаргал болоод асуудалтай хэлээд байна. Тэгээд жаргал нарийн ажил өгчээсэн. Одоо үгүй гэсэн юм явж байна. Энд дээр өнөөдөр 21 оны юу гэрээ байсан чинь ихэд юуны одоо соёлын гэрээ авчихсан ашиггүй дүгнэж очихсан бид руу асууд ирсэн бодод дундны ашиг юу хайрны дүгнэж гаргаж болоход би өөрөөр дүгнэж гаргаж эсвэл би телевизээр яаж утсан байна. Ингээд шүүгчд бас үнэн зөв шүүгээд өгөөч. Юу нь өнөөдөр ингээд бид нар өнөөдөр түүх ханд 2 жилийн дараа ирсэн мэт яг танай шүүх 7 хоног шүүгөө. За 2 жилийн дараа ирсэн мэт эзэн цагаан цомын ахид ирсэн үнцэн арга бодлого байхгүй. Тэр бичиж 그런데 소야를 강조도 비틀 예사 댓글 오늘도 인간 복심은 인간 돌아차지 오늘은 다 돌아가고 와서 오늘 다 돌아가고 그러니까 같은 내면에 인간 다 보여야지 오늘 돌아가고 돌아가는 하고 돌아가는 거 사실 어떤 짓을 하게 됐을까 좀 소리시대 멍청 앞서 물을 뜯기는 물을 뜯기는 상해 무대 차 유리체 차 바이에 도착 물에 묻힌 바이에 도착 바이에 오자 야가 그 잡자 야가 그 바이에 도착 저 바이에 물을 묻힌 데로 이거 말하면 다른 친구 집 옆에 있을 때 미리 듣고 있었어 도착했어 아까 저 모르는 거 알았을 때 아까 잡은 것에 잡힌 진승 배나 누가 유스인데 이것이 이들이 인도에서 예시 오늘 음식도 인도돼 오늘 담가서 놀다 하다가 그 사람 예시 비 오늘 들어서 뭐 좋다 바빠서 비 벌어 오늘도 비 오늘도 있으니까 그러고 무슨 돌선 가다가 함가시고 생 함가시는데 자 그래도 세지 세리 바카시리 자 돌돌에게 벌금 발려 누가 하나 벌금 발려 단체가 내가 오늘도 돌돌에게 뭐지 벌다고 해서 비에 딱 말이야. 비 보면서 같이 야가지고 비 오러 같이 만나는 사람 딱 하듯이 야가지고 왜 오늘도 같이 따라 비슷하게 энэ сумын засаг дараа халах малах солих асуудал ерөнхий энийг хамаарахгүй энэ нөгөө хоёр компани асуудал ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүр хаанагд сумын засаг дараа асуудал яриад байна. Та хэрэгт ачаал бүгдтэй хамааралтай л зүйл ярина. Сумын засгийн асуудал хамааралгүй. Тэгэхээр та яг тэр хуурамч бичиг баримт хийсэн асуудлыг ярих сумын засгийн даргаыг халсан солисон асуудал ч хамаагүй байхгүй юу? Ойлгосноо? Тэ нөгөө хэрэгт ачаалагдтай гол юм яар. 야가 곧 저기 보시는 저걸 봐서 작업이
асуудал яасан хүчингү болсон. Энэ юу батэр дараа ерөнхийдөө хурдан яг хойдоо авсан чинь лекцээр ороод даатаа дээр ахиж хийх гэсэн батэр ойлгосон чинь энийг нарийн сүнсэн. Тэгэхээр та бай. Тэгэхээр өнөөдөр 4-6 хоёр багс урдсан бол тавьчих ганц дөрөвдүгээр хөрөс энэгээр нарийн сүнсэн. Эрээс гадар ганц нисаа байхгүй. Одоо хараад байна. Нарийн номдор өдөр тоомсоор гарсан өдөр тэр нь одоо дууссан нарийн сүнсээр авах нэгдэл авах усны гэрээ авах усны дүнс авах мэддэг үү одоо хөөс байгаа усны авах гэсэн үг хэлээ. Тэгээд өнөөдөр энийг хараад ярьж байгаа. Тэрс би одоо хөөс болсоо хараад. За одоо та түр сууж. Бид тэгээ процесс хурлын дэг дараал гэж байгаа. Тэнийгээ жагаа цаашаа үргэлжлүүлээ болоо. Үе та сууж байгаарай. За би ярина. Нэхэмжлэгч бол хариуцагчаас асуух асуулт бий юу? Бий ч баг. Нэхэмжлэгч бол хариуцагчаас асуух бий юу? За танд одоо хэрвээ үйл амьтыг тодруулах асуултыг нэхэмжлэгч талаас асууж олно. Асуулт бий юу? Гэхдээ өөрөө ярихгүй, ямар нэгэн тайлбар ярихгүй зөв ганцхан асуух өгүүлбэр ойлгосноо. За. Яа. Ясна. Өнөөдөр би асууж байна. Өнөөдөр одоо танайх ингээд эрен толгой дээр одоо ингээд юу нарийн сүндрээ авах юм. Өнөөдөр эрен толгой дээр нарийн сүндрээ байхгүй байна шүү. Тэгэхээр өнөөдөр 4 дугаар баг 7 дугаар байдаг танаа тэр юу одоо асан газар чинь 3150 гац чинь 4 6 7 дугаар өдөр хайгуул хийсэн. 13 оноос 12 оноос хийсэн. 7 дугаар өдөр хийсэн миний төвдөр хийсэн босоо өдөр хийсэн. Тэгэхээр өнөөдөр 4 6-аас нарийн сүндрийг авчихгүй юм уу? 3 багаас 3-аа нарийн сүндрийг авчиж нарийн сүндрийг гаргахгүй юм уу? Би үл танаас 6 За одоо болно ойлгосон. За та сууж. 6 дугаар өдөр За сууж хариултыг сонсох хэрэгтэй та. 3 багаас яг нарийн сүндрийг аваагүй юм бэ? Багийн хордоор ороо. За ойлгосон нэхэмжлэгч тал. За хариулаарай. Гоо энэ бол хариулт өгч байна таны асуултанд. Асуулт босч байгаа асуулт асууж байна. Асуулт шүү. 6 дугаар баг харин хийж шээ. Ашиг утсны газар руу явтаа таана. 6 дугаар дээр авсан байх шүү. Ганц 6 дээр авсан байх таана. Тэгээд яг 4 дугаар 4 дугаар энэ дээр 4 дугаар байх. Шууд аашгүй автаа таана. Асуугаад шүү. Тэгвэл би бүр аашгүй автаа тэгвэл таана энэ ашигтай гэдэг аашгүй автаа гэж асуугаад шүү. Энэ ашигтай гэдэг аашгүй автаа 18 оны 6 сарын 11-нд нэг хэсэг тоо байхгүй ч байгуулсан байдаг ч амар сүрэн гэдэг. Өнөөдөр ганцхан 6 дугаар танаа тэргийн утгаар байгаад ганцхан 4 дугаар. 4 дугаарыг ордуу. За юу энэ одоо асуултаар бацаахан гашин энэ ашигтай гадар шүү. Аашгүй автаа гэж. За одоо болно. Асуултаа авчих. Одоо хариултыг сонсно. За сууж. За сууж. Өнөөдөр яагаад энэ 6-аас чиг нарийн сүндрийг аваагүй юм бэ? 6-гийн нөхцөл ухаад та 6-гийн нөхцөл ухаад сууж 6-аас одоо бүгд. За та сууж. За ингээ асуултаа бол зогсоо. Өөр асуулт авахгүй асуултаа зогсоо. 6-4-2 авах өчөө. 3 баг дээр чинь. За хэрвээ шинжлэх судлалт нотлохоор байна уу? Нэхэмжлэгч талд. Нотлохоор байна. Та болов уу нэхэмжлэгч гэж асуу. Нэхэмжлэгч. За. Юу гэсэн бэ? Байхгүй гэсэн үү? Би сайн сонссонгүй. Хэрвээ шинжлэх судлалт нотлохоор бий юу? Нэхэмжлэгч талд. За байхгүй. За хариуцлагч талд танд бий юу? Надад нотлохоор юм бай. Тэгээд али зөвхөн хэрэгс шин. Хэрэгс одоо шинэ шүү. Биш шинэ нотлохоор. За тэгвэл эренч одоо эренч бол 100% хөрөнгө Монгол Үгүй та ярихгүй. Энд байгаа компани байгаа гэж би ингээд компанийн юу өгсөн байна. Дуусны дугаар.
баримтын өгсөн байгаа худалдаанд орсон их наадсан байж. Хуудасны дугаараа хэлээ тийм баримтаа. За баримтын нэрийг тэмдэглэчээ дараа нь нарийн бичиг өгөх чижээрэй. Энэ ихтэй 100 өрөнгөрөөсөө Монгол компани гэж гарчээсаа. Бусад компани 100 өрөнгөрөөсөө ихтэй компани байлээ гэдгийг энэ өгчээсаа. Тэгэхээр өнөөдөр энэ 4 дугаарынхаа бас тэмдэглэх үү? Нотгоор хэрэгэл шинжилэн судлах. Тэгэхээр хэлбэр болсон байгаа тийм нотгоор. Тийм. Харин Эцэг баримтуудынхаа нотгооруудынхаа нэрийг хэлээд юм. Нэрийг хэлчихье. За юу За сая ойлгосон. Тэрийг үл хэрэггүй. Мэдчихэв. 18 оны 6 сарын 11-нд нэг гисэн тоотой нэг гисэн тоовор байршилсан 6 сард ээж улсын байдал амрал ширэн ашигын газар руу 6 гараа гэж ганцхан 6 гараа гэж юу хийчихжээ. Юу ашигтай дааж шулах одоо хамдаа юм ш. Улсын байдлын таны гаргаж өгсөн энэ хэрэгцүүд маш их нотлохын байгаа. 3 гол. Одоо энэ хэрэгц 3 гоц болчиход байна. Тэгэхээр таны гаргаж өгсөн нотлохоорынтуудыг бүгдийг нь яваач. Тэрэн дээр тусгаад шинжлэх судалснаар тооцлоо. Тэгээ та сууж. За хариуцлагчийн өмгөөлөгчд хэрэгэл шинжлэх судлуулах нотлохоорынт бий юу? Хариуцлагчийн өмгөөлөгч. Хэрэгэл шинжлэх судлуулах нотлохоорынт бий юу? За шүүх хурцны оролцогчноос асуух асуулт бий юу? Би байна. За та сууж. Би одоо энэ нэг торгуулсан сургуулиудын дэс хэлий. Наач өгсөн байгаа. Энэ хан газрын усгүйгээр гаргасан. Гэхдээ угаасаа та өвөө олон нотгоорд гаргаж өгсөн тийм үү? Би бүгдийг энд оруулчихна. Тий, бичүүлчихнэ. Угаасаа нөхөд юу юм? Хэрэг таны гараа. Тий, биччихнэ. Бичүүлээ. Хэрэг байхгүй. Тий. Та өөрөө угаасаа хэрэгт олон нотгоорд гаргасан бүгдийг энд оруулнаа. Ойлгосноо? За. Хэрэгт байгаа нь байгаа. Одоо бол хэрэг нэмж авахгүй. Тий. Үгүй. За. Үгүй яри. Гэхдээ ярихгүй одоо ярихгүй нотгоорд ингээд шинжлэх судлах ажиллагааг дуусгаж байна. Шүүхснээс тасал байгаа шүү. Баггүй. За шүүх үрдгэн зөвлөдний шүүх уралдааны төр завсарлаа.